барилгын зураг төсөл хот байгуулалтын God Travel компани болон нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар танилцуулж байна. Улаанбаатар хотын хойд бүсийн Хайлас Чингэлтэй нэгж хорооллын 2030 он хүртэлх хэсэгжилсэн ерөнхий төлөвлөгөө. Хайлас нэгж хороол нь Улаанбаатар хотын хойд хэсэгт Чингэлтэй өргөнжөлөө дагуу Чингэлтэй нэгж хороолол болон 9-р нэгж хорооллын дундах газар нутгийг хамарч байрладаг. Төлөвлөлтөнд хамрагдах газар нутгийн хэмжээ 739 га газар. Чингэлтэй нэгж хороол нь Улаанбаатар хотын хойд хэсэгт Хайлас нэгж хорооллын хойд талд Дам Даржаа нэгж хорооллын баруун хэсэг дэх газар нутгийг хамарч байрладаг. Төлөвлөлтөнд хамрагдсан газар нутгийн хэмжээ 787 га газар. Хайлас нэгж хорооллын нутаг дэвсгэрт одоогийн байдлаар 14174 өрх айлын 59738 хүн ам. Чингэлтэй нэгж хорооллын нутаг дэвсгэрт 7792 өрх айлын 28913 хүн ам ажиллаж амьдарч байна. Хайлас нэгж хорооллын газар нутагт одоогийн байдлаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа томоохон барилга байгууламжуудыг дурдвал Нарантуул 2 худалдааны төв, Ногоон нуур амралт зугаалгын төв, Хүүхдийн амбулатор, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв гэх мэт томоохон үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагууд, сургууль цэцэрлэгүүдийн барилга байгууламжууд багтаж байна. Харин Чингэлтэй нэгж хорооллын хувьд булагтай цэцэрлэгт хүрээлэн хүний хөгжлийн төв зэрэг томоохон үйлдвэрлэл үйлчилгээ, сургууль цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Хайлас нэгж хороололд одоогийн байдлаар Хайластын авто зам, гэр хорооллын дундах авто зам болон Хайластаас Чингэлтэй орох авто замуудаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулагдаж байгаа бол Чингэлтэй нэгж хорооллын хувьд Чингэлтэй авто зам, Долоон буудлын авто зам, Зуслангийн авто замуудаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулагдаж байна. Хайлас Чингэлтэй нэгж хорооллын одоогийн байгаа байдал нь хот байгуулалтын иж бүрэн үнэлгээнд голлох 4 бүлэг хүчин зүйлс тус бүрийн норм, стандартын дагуу шаардлага хангахгүй байна. Газар ашиглалтын зориулалт тодорхой бус, хүрээлэн буй орчны бохирдол их, нийгмийн суурь байгууламж, инженерийн дэд бүтэц дутагдaltaй зэрэг олон асуудлууд тулгамдж байгаа юм. Хайлас Чингэлтэй нэгж хорооллын хэсэгжилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийгдсэн төвөр судалгааны үр дүнд иргэд төлөвлөлтөөр дараах асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүссэн болно. Үүнд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, ажлын байртай сууцны хорооллыг байгуулах, умдны усны чанар стандартыг сайжруулах, ногоон байгууламж амралт зугаалгын бүсийг бий болгох юм. Иймээс хот байгуулалтын иж бүрэн үнэлгээг хангахаар шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаа, үнэлгээг үндэслэн орчин үеийн төлөвлөлтийн аргачлалаар олон улсын стандарт норм дүрмийн дагуу 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсрууллаа. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодтгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт бага тойрон орчмын нийгэм соёл, ажил хэрэг, төр захиргаа, худалдаа үйлчилгээний байгууллагуудын хэд төвлөрлийг сааруулах, хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвд хотоос олон төвд хот болон хөгжүүлэхээр тусгагдсан бөгөөд хотын нутаг дэвсгэрийг үндсэн 8 бүсэд хуваан хөгжүүлэхээр төлөвлөсөн болно. Улаанбаатар хотын 8 бүсийн нэг болох хойд бүсэд хотын шин дэд төв болох сэлб дэд төв байрлах бөгөөд нийгэм, соёл, спорт, ажил хэрэг, худалдаа үйлчилгээ бүхий бүсийн төв болон хөгжүүлэхээр тусгагдсан байна. Мөн хойд бүсэд гэр нам давхрын сууцны хороолуудаас бүрдэх сайжруулан хөгжүүлэх тоглог гэр сууцны хороолол байхаар тусгагдсан байна. Үүнээс улбалан Хайлас Чингэлтэй нэгж хорооллын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон болно. Үүнд амралт зугаалга, ногоон байгууламж, хөгжлийн коридор, худалдааны төв, жижиг дунд үйлдвэрлэлийн кластер, Чингэлтэй нэгж хороолол, аялал жуулчлал, ногоон хороолол, соёлын үйлдвэрлэл. Хайлас Чингэлтэй нэгж хорооллын хэсэгжилсэн ерөнхий төлөвлөгөөнд 2030 он гэхэд Хайлас нэгж хорооллын 6034 өрх айлын 22760 хүн амыг, Чингэлтэй нэгж хорооллын хувьд 12218 өрх айлын 45208 хүн амыг инженерийн бүрэн хангамжтай болон хэсэгжилсэн хангамжтай сууцаар хангахаар төлөвлөсөн нь иргэдийн ая тухтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Хайлас нэгж хорооллын хэсэгжилсэн ерөнхий төлөвлөгөөнд шинээр нэмж 3246 сурагчтай сургууль, 1500 хүүхдийн цэцэрлэг төлөвлөсөн бөгөөд
Чингэлтэй нэг чорооллын хувьд шинээр нэмж 3728 сурагчтай сургууль, 720 хүүхдийн цэцэрлэг тус төлөвлөсөн нь хайлаас Чингэлтэй нэг чороололд оршин суудаг хүүхэд багчуудын сурч боловсрох боломж нөхцөлийг бүрэн хангаж өгөх юм. Хайлаас нэг чорооллын архитектур орон зайн төлөвлөлт буюу үүрэг зориултын бүсчлэлээр хотын дэд төв, олон нийтийн төв, дунд давхрын орон сууцны бүс, сайжруулсан гэр сууц, амины орон сууцны бүс, холимог ашиглалтын нутаг дэвсгэр, инженерийн барилга байгууламж, зам талбай, ногоон байгууламжийн бүс, Чингэлтэй нэг чорооллын хувьд хотын дэд төв, олон нийтийн төв, дунд давхрын орон сууцны бүс, сайжруулсан гэр сууц, амины орон сууцны бүс, холимог ашиглалтын нутаг дэвсгэр үйлдвэрлэл сууцны бүс, инженерийн барилга байгууламж, зам талбай, ногоон байгууламжийн бүс гэж тус бүсчилж төлөвлөв. Хайлаас Чингэлтэй нэг чорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан авто замын төлөвлөлтөнд хайлаас нэг чороололд хотын чанартай 2 гол зам 7.3 км, хотын чанартай 2 туслах зам 15 км, хорооллын чанартай зам 17 км. Чингэлтэй нэг чорооллын хувьд хотын чанартай 2 гол зам 5.8 км, хотын чанартай 2 туслах зам 30 км, хорооллын чанартай зам 35 км байхаар тооцож төлөвлөсөн болно. Хайлаас нэг чорооллын төлөвлөсөн ногоон байгууламжийн бүсийн нийт талбай 164 га. Үүнээс нийтийн хэрэгцээний зориулалттай ногоон байгууламж 60 га, хязгаарлагдмал зориулалттай ногоон байгууламж 18 га, тусгай зориулалттай ногоон байгууламж 86 га байхаар төлөвлөсөн болно. Чингэлтэй нэг чорооллын хувьд төлөвлөсөн ногоон байгууламжийн бүсийн нийт талбай 358,62 га бөгөөд үүнээс нийтийн хэрэгцээний зориулалттай ногоон байгууламж 179,18 га, хязгаарлагдмал зориулалттай ногоон байгууламж 428 га, тусгай зориулалттай ногоон байгууламж 157,34 га байхаар төлөвлөсөн болно. Хайлаас нэг чороолол дулааны их усүр 4-ийг, дулаан дамжуулах төв 16-г, дулааны гол шугам 9 км-ийг шинээр барихаар төлөвлөсөн бол. Чингэлтэй нэг чороолол дулааны их усүр 5-ыг, дулаан дамжуулах төв 14-ийг, дулааны гол хос шугам 4.8 км-ийг тус шинээр барьж, хорооллын барилга байгууламжийг дулаанаар хангаж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхээр төлөвлөсөн болно. Хайлаас нэг чороолол 500-аас 1500 м3 хүчин чадалтай усан сан 2-ыг, насос станц 1-ийг, цэвэр усны шугам 6.3 км-ийг тус шинээр барихаар тооцож төлөвлөсөн болно. Чингэлтэй нэг чорооллын хувьд 1500 м3 хүчин чадалтай усан сан 1-ийг, насос станц 2-ыг, цэвэр усны шугам 12.5 км-ийг тус шинээр нэмж төлөвлөсөн болно. Хайлаас нэг чорооллын бохир усыг татан зайлуулах системийг төвлөрсөн системд холбохоор төлөвлөв. Мөн 10.7 км бохир усны гол шугам шинээр барьж байгуулна. Чингэлтэй нэг чорооллын хувьд бохир усыг татан зайлуулах системийг 2 хувилбараар тооцож төлөвлөсөн. Үүнд хувилбар 1 төвлөрсөн системд холбох, хувилбар 2 хэсэгчилсэн системтэй дал цэвэрлэх байгууламж юм. Мөн 1551 км бохир усны гол шугам шинээр барьж байгуулахаар төлөвлөсөн болно. Хайлаас нэг чороололд шинээр төлөвлөж байгаа барилгуудад шаардлагадах нийт чадал 17577 кВт ампер бөгөөд үүнийг хангахын тулд шинээр нэмж дараах шугам байгууламжуудыг төлөвлөсөн болно. Чингэлтэй нэг чорооллын хувьд шинээр төлөвлөж байгаа барилгуудад шаардлагадах нийт чадал 9760 кВт ампер бөгөөд үүнийг хангахын тулд шинээр нэмж дараах шугам байгууламжуудыг төлөвлөсөн болно. Тус нэг чорооллуудын холбоо мэдээллийн сүлжээний тооцоогоор дараах барилга байгууламж шугамыг төлөвлөсөн болно.
Хайлаас Чингэлтэнийг чороолоод шинээр нэмж үерийн усны хамгаалтын байгууламжийг иргэдийн амнаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болох аюулыг тооцон үзэж, доорх байдлаар төлөвлөсөн болно. Харагдах байдал. Жингэлтэй хайрхан орчмын аялал жуулчлал энэ зохицол бар. Жингэлтэй гудамж дагуух барилгажилт. Соёлын үйлдвэрлэл, урдчуудын хотхон. Жингэлтийн ажил хэргийн бичил төв. Жишиг ногоон хороолол. Хайлаастын гудамж дагуух барилгажилт. Сэлбэдэд төвийн баруун урд хэсэг болон төв зам дагсан төлөвлөл. Нарантууд 2 худалдааны төв орчмын төлөвлөл. Ногоон нуур, амралт зугаалгын бүс. Хайлаасны чорооллын төлөлтийн хэрэгжүүлэх үе шатны эхний ээлж 2016-аас 2020 онд 176-126 га, дунд ээлж
2020-с 2025 онд 217,15 га, төлөвлөлтийн сүүлийн хугацаа 2025-аас 2030 онд 345,39 га байхаар тооцож төлөвлөсөн болно. Чингэлтэй нэгж хорооллын хувьд төлөвлөлтийн хэрэгжүүлэх үе шат эхний ээлж 2016-аас 2020 онд 150,33 га, дунд ээлж 2020-с 2025 онд 152,58 га, төлөвлөлтийн сүүлийн хугацаа 2025-аас 2030 онд 484,27 га байхаар тооцож төлөвлөсөн. Аль нэг чороолын хэсэгжилсэн ерөнхий төлөвлөгөөний нийт хөрөнгө оруулалт 590.2 тэрбум төгрөг бөгөөд үүнээс эхний ээлжинд 313.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бол Чингэлтэй нэг чороолын хэсэгжилсэн ерөнхий төлөвлөгөөний нийт хөрөнгө оруулалт 464.1 тэрбум төгрөг бөгөөд үүнээс эхний ээлжинд 324.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Хайлт Чингэлтэй нэгж хорооллын дээр хэсэгжилсэн ерөнхий төлөвлөгөөг тухайн орчны хүн амын амар тайван ажиллаж амьдрах, амрах хамгийн таатай орчинд бүрдүүлэх, Улаанбаатар хотын аялал жуулчлалын томоохон нэг хэсэг эдийн засгийн таатай бүс болгохоор зорин сэтгэл зүрхэн зориулан ажилласан болно. Барилгын зураг төсөл хот байгуулалтын Говь Travel компани нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар.